Яг энэ мэдээллийг сонссон. Бас яг туйлын харамсалтай байна. Шудраг усны сайд, хууль зүйн дотоод хэргийн сайдны ийм зүйл толбогдохоор бас ард иргэд олон нийт гэсэн юу гэж бодох вэ? Тийм учраас энэ дээр яг энэ зарчмыг бол дэмжиж байна. Одоо асуудал одоо байхгүй тий өөрийгөө бас тодорхой тайлбарт өгсөн билээ. Үнэхээр ийм асуудал бол хуулийн байгууллага асуудлыг шийдэх хүртэл хугацаанд засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаа өгөх нь зөв. Дээрээс нь энэ хүн маань одоо тусгай хяналтын дэд тороог ахалж байгаа. Даргыг хийж байгаа. Тусгай хяналтын дэд тороо гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц төсвийн мөнгөний зарцуулалт за ирээд энэ гүйцэтгэх ажил буюу энэ хэргийг нууц мөртөө шалгуулаараа зарцуулж байгаа хөрөнгө мөнгө болоод энэтэй холбоотой зүйлүүдийг бас мэдэж энэ дээр нь тайлан болон холбогдох мэдээллийг бас авч сонсч идэг ийм албан тушаалыг давхар хууль зөрчид хийж байгаа. Энэ өөрөө эргээд хэрэгэн шийдвэр ажиллагаанд дур саад болох ийм үндэслэл байхгүй. Тийм учраас одоо амар улсын дарга гэсэн төр улсын хурлын дарга өгөө шалгуулж исэн шиг бас одоо ийм зүйлүүдэд өгөө шалгуулсан баг одоо зүг бахав. Тэгээд одоо бас олон нийт ч гэсэн уг асуудлыг харж байгаа бах. Тэгээд ер нь нэг талдаа бас ингээ мухарлахгүй бол эн чинь бас их ноцтой юм хэрэгтэй байлаа шүү дээ. Мөнгөнд дундаас одоо нэлээд том хүний одоо ойн багтахааргүй юм байлээ. Тэгээд миний зүгээр ойлгочоор хид хидэн гэрч байгаа юм шиг байна тий. Тэр гэрчүүд ч гэсэн төрөвчөөсөө дуграад байна лээ. Тэгэхээр энэ гэрчүүдийн аюулгүй байдал хамгаалтыг бас аваад авах ёстой. Тэгээд энэ засгийн газар ч гэсэн шүглүүлэгч хэрэгцсэн байдлын хуулийг өргөн бариад хилцэхгүйс хараад буцаацсан. Тэгээ энэ хуулийг яалт өргөн барьж орж ирэх хэрэгтэй. Яг нөгөө шүглүүлэгчийг хамгаалж одоо энэний хууль хэрэгцээ орчтой бүрдүүлэх хүн маань өөрсдөө юм асуудалд орчоод шүглүүлээсээ үнэлгөө дайраад илэн шүү дээ. Тэгэхээр одоо ийм зүйлүүдийг одоо тийм дайр давчлах биш хуулийн байгууллагаар шалгуулад эцэлэх нь л одоо хамгийн одоо зөв болов уу гэж бодож байна. Ялангуяа яг зөвхөн хууль зүйн дотоод хэргийн сайд биш дэд сайдтай холбоотой асуудал байна. Тэгэхээр ингээд хуулийн салбарыг удирдах байгаа ингээд хоёр одоо устж хоёулаа ийм асуудалтай байна гэдэг бол хуулийн буруу. Яг зүгээр би одоо хэргийн нарийн юусыг мэдэхгүй ч гэсэн тэр нотлох баримтыг устгах барьж байгаа энэ төр зүйл ярьж илээ. Энэ бол одоо болохгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр засгийн газар хуралцсан ийм зүйлийг ялсан бол ядад дэд сайдаа бас яаралтай чөлөөлөх ёстой шүү дээ. Ингээд толгойг нилээд байна гэдэг бол одоо би бас сайн ойлгохгүй л байна. Яг үнийг л үтээ. Таны хувьд одоо улсын хурлын гишүүн оюурт нэг бас хамгаалтанд авах хэрэгтэй, гэрчийн хамгаалтанд авах хэрэгтэй гэдэг байр суурь. Уу яг тэрийг нөгөө хэвлийнх маань буруу ойлгоцсон юм шиг үлээ. Би нөгөө пост оруулахдаа оюурдын сайд гэрчтэй гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэрний ямар гэрчүүд байгаа юм болоо энэ хатагээд энэ холбогдох гэрчүүдийн хувийн мэдээлэл өглөө гэсэн ярилцлага дээр хэлсэн баггүй. Тэгэхээр тэр гэрчүүдийг нь хамгаалаач гэсэн төрүүчээсээ нэг гэрч нь бол одоо ил гараад ирэх шиг болоо. Тэ Амундраа гэдэг хүн баг шиг үлээ шүү дээ. Нэг нь одоо сумын газар гээд бас дарга хотын дараа гарч ирсэн байх шиг байна. Тэгэхээр яад энэ хүмүүсүүдийн чинь бас ингээд аюулгүй байдал янз бүрийн дарамт шахалт нөлөөнд орох вэ гэдэг байдлаас л энэ зүйлийг хэлсэн шүү. Тэрнээс шүү яг оюутан сайд мэдээ хамгаалтанд авах юм яриаггүй. Тэр хүний нөгөө яриан дээр гэрчүүд байгаа гэж хэлсэн байхгүй. Тэгээд энэ гэрчүүдийг одоо хувийн мэдээллийг энэ хуулийн байгууллагад өгсөн учраас энэ хамгаалтанд авах нь зөв гэсэн ийм байр суурь би хэлсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайд нэг урамшуул байдлаар нэг компанид мөнгө шилжүүлсэн гэдэг асуудал байсан шүү дээ. Та яг энэ салбарт ажиллаж байсан үеийн тийм байлгүй байх уу? Эн чинь бол нөгөө юу вэ? Одоо энэ засгийн газрын хэмжээнд болон төрийн байгууллагуудын хэмжээнд төрийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын бүх энэ шүүгэн шийдвэртэй асуудлуудыг манай хууль зүйн дотоод хэргийн яамд нэгтгэж төлбөрийг төлдөг байхгүй. Энэ яам дээр явж ирсэн. Зөвхөн хууль зүйн дотоод хэргийн яамны салбарын асуудал биш. Уул уурхаан сайдын шийдвэртэй холбоотой юмнууд байдаг. Сангийн сайдтай ер нь бүх одоо энэ төрийн албанаас үндэслэхүүгээр халагдсан хүмүүсүүдийн хүртэл ингээ асуудал байдаг. Тэгээ энэ нэгөөсөө жилдээ за би одоо эцсийн байдлаар тоог нь санахгүй. Энэ бол нэлээд том мөнгөнд болчоод хууль зүйн дотоод хэргийн яам дээр одоо бусдад өгөх ёстой өглөг гэдгээр бичигдээд ингээ төсөвдөр батлагдаад явж идэг. Бараг миний андуурж байгаа нэг 50 бараг 90 тэрбум төгрөгийн ч одоо асуудал байгаа. Тэгээ маш олон удаан жил үргэлжилдэг. Жилд ерөөсөө 2 тэрбумыг л усын төсөвдөр тавиад явдیں۔ Гэтэл нэг хуулийн этгээд дээр цагдаагийн одоо албан агчдын цалин үүсгэгдэгч гэдэг цалин үүсийг өөр зүйл зарцуулж болдгоо төсвийн хуультай. Энэ төсвийн зориултыг ингэж өөрчилж жагаад нэг байгууллагад тэрийг өөр төлбөрийн одоо барагдуулах байдлаар өгсөн байна гэдэг бол бас маш одоо харамсалтай зүйл. Энэ бол бусдад давуу байдал олгож байгаа зүйл. За сая бас мэдээ хараа сууж исэн шилэн дансны мэдээлэлээс 24 оныхын 5 сард нь бас дахиад 2 тэрбумыг өгсөн байна. Энд чинь өөрөө эргээд тухайн жил батлагдсан 2 тэрбум тэр чигт бас нэг компанид өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр өмнө нь ингээ хүлээгдэжсэн тэр хүмүүсүүд чинь үр төлбөр байхгүй авч чадахгүй байна гэдэг чинь бол асар хүнд байхгүй. Тэр үр төлбөрүүд юу гэдэг вэ гэхээр үнэлэхүүгээр халагдчихсан ажилгүй хөөрх ингээ байж хугацааны мөнгө авч чадахгүй байгаа хүмүүс эрүүдэн шүүгдээд хууль ёсоор хоригдоод
энэ нь одоо шүүхээр нотлогдоод ингээд мөнгө төгрөг авч чадахгүй байгаа хүмүүс баахан одоо юу гэдэг үнэлэхгүйгээр лиценз ч гэдэг юм тусгай зөвшөөрлөдөө цуцлаад энээсээ болоод мөрдөлбөрт ороод шүүхийн шийдвэр гаргуулсан хүмүүс энэ ийм хүмүүсүүдийн ирэх ашиг цаана ингээд тохироод нэг этгээдэд давуу тал тэр нь өөрөө эргээд улс төрд нөлөө бүхий этгээд байгаа хгүй одоо дахиад хууль зүйн хүнсүтэй аж ахуйн дэд сайд билүү те тийм нөхрийн ингээд кампанид өгөө зогсож ийн гэдэг бол би одоо яг үндэ хэлэхэд бас олон нийтээсээ бас одоо уучлахгүй юмараа эмзэглэж байна. Бидэд одоо ингэх гэж энэ төрийн үйл ажиллагаа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлээгүй шүү дээ. Нэг этгээдэд давуу тал болгохын тулд ингэж явж байгаа нь одоо үнэхээр туйлын харамсалтай байна. Тэгээд одоо энэ бол одоо байж боломгүй зүйл. Би өөрөө энэ ажлыг мэддэг маш олон одоо өвчтөө зовлонтой ингээ мөнгө төгрөг гойсон хүмүүс ирдэг. Бидэд төсөв байхгүйгээд явдаг. Би энэ дээр ингээ засгийн газрын тусгай санамжийн тухай хууль бичээд засгийн газар санал авсан байна. Энэ авилгалаас сурагдж байгаа энэ хөрөнгүүдийг энэ гинтэргийн охирлыг барагдуулах чиглэлд бас зарцуулъя. Ялангуяа гинтэргийн охирлоос бүр эрүүл мэндийн эсрэг гинтэргүүд дээр хэцүү байдаг байхгүй. Нөгөө одоо хүмүүс маань яаралтай хагалгаанд ороод байдаг насан туршийн одоо гинтэл согогтой болчих гээд тахад мөнгө төгрөггүйсээ болдог. Мөнгө төгрөгөө нэхэхээр хэрэг маргаан шийдэж байгаа учраас би одоохондоо өгөхгүй ч амч гэдэг юм. Ингээд насан туршийн одоо тий согогтой үлдэх гээд байдаг. Тэгэхээр ийм зүйлүүд байдаг. Энийг ингээд бас сайжруулахыг хуулийн төслөг нь бичиж явж ирсэн. Тэгээ энэ ерөөсө жилд 2-4 төгрөг тавигддээ шүү. Хаанаасаа 7 тэрбум төгрөг гаргаж ирээд өгснэг ч бас мэдэхгүй байна. Тэгээ тэр цагдаагийн албаагчийн цалин үлсийг ерөөсө зориултыг өөрчлөх төсвийн хууль зөрчиж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр эн чинь эрх мэдлээ оруулж байна л гэсэн. Энд тэгээ байж болохгүй асуудал. Оюун эрдэнэ гишүүнүүд хууль зүйн сайдыг шалгуулахаар алхтад нэмэх газар төгсөн баг шүү дээ. Энэ дээр тань бодлоо. Сая одоо ярьчлаа. Өгөөсөө л гэж бодож байна. Тэгээд асуудал бол ингэж байгаа шүү дээ. Хууль зүйн дотоод төрийн шударга усны сайд нэм асуудал нэр холбогдоод эцэдтэй холбогдчихоор бас асуудал олон нийт ч гэсэн юу гэж бодох юм бэлээ. Тэгэхээр энийг одоо өнөө мөн шалгуулсан зэрэг бах уу. Тэгээ амар ирсэн дараач гисэн гээл зүгээр ховж ивэр яваал бүгд ажлыг өгсөр хагаал шахуулсаар хагаал өөрөөр нь үргэлжлэн өгсөн шүү дээ. Тэгээ энэ одоо хууль зүйн дотоод төрийн сайдаа өгөх хэрэгтэй. Тэр үндэсний аюулгүй байдалтай холбоотой тэр төсөн мөнгө зарцуулж байгаа олон энэ гүйцэтгэх ажил хэрэг шийдвэр гаргахын нууц мөрдөн шалгах ажиллагатай холбоотой төсөн мөнгө зарцуулалттай холбоотой асуудлыг шийддэг. Энэ албыг бас хариуцж байгаа тусгай алтын дэд торогч гэсэн энэ хоёр сайд ахалж байгаа байхгүй. Ингэж хууль зөрчиж байгаа. Тэгээ энийг ч гэсэн одоо өгөх хэрэгтэй. Энэ үнийг бид нар бүр дэндүү эрхлүүлж байна. Сайд чи хийдэг, байнгын орооны дэд орооны дарга чи хийдэг одоо бүр ингэж зах замбаргүй юм болж штэ. Тэгээд одоо энийг өгөөд шалгуулах нь одоо нэг шалгуулад нэг талтай бас гарах зөв л гэж би 100% байр суурьтай. За